Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Энэ удаана порталын сонин медиадан Азийн Ирфан тулгцыг бисгэлэн цайхан портал жүгийн элемент 2 дугаар хугацаанд Дунд улсын ухаанаас соёл зугаацлын үзэсгэлэнгийн цуглаанд илэрсэн улсын галын өвдлийн ерөнхий товчаан портал жүгийн галын өвдлийн товчаа ард дэхэм үзүүлэх галын өвдлийн урхан салхины ажиллагааг үргэлжлэн өрнөлж аль олон шиний үед хөвөлжилгэн арга хэмжээг хэрэгжүүлж галтгшаагчийн дараасыг хөнгөлөн дэхэм үзүүлж зах дэлгүүрийн гол цогцын амьдлаг хүчнийг улам нялхам хөгжөөсөн Шинжангийн урлаг жижигэн хүрээлэн үндсэн шатанд үйлчлэх ажлын өрнөлөх болсон гэх мэтийн сонимэдээс дамжуулна. 4 сарын 22-ны өдрийн 9 цагт Дунд улсын Явхамт намын төвхөрөн ухаалх гэлц соёлба зугаацлын яам Хубийн мужийн ардын засгийн ордон хамтран эрхэлж Дунд улсын Явхамт намын Хубийн мужийн хорон ухаалх гэлц Ухаан хотын ардын засгийн ордон Хубийн мужийн соёл зугаацлын тэнхимийн даачлан эрхэлсэн 2 дугаар хугацаанд Дунд улсын ухаангийн соёл зугаацлын үзэсгэлэнгийн цуглаанд Ухаанаа олон улсын үзэсгэлэнгийн төвд эхэлж бүх улсын 29 муж орон хот Шанган жиж 15 улс ба газар орноос ирсэн 20,000 гаруй соёл зугаацлын голуулан хамаарах салаам ичиржиж олон улсын зугаацлын байгууламж үзэсгэлэнд оролцжээ. 2 дугаар хугацаанд Дунд улсын ухаангийн соёл зугаацлын үзэсгэлэнгийн цуглаан өнөөдрийн үдэмэн эвдэжхээр эхэлж өрмөг цонцлогтой портал жүгийн үзэсгэлэнгийн ордон бүх улсын ил газрын худалдаачны татан зугаацчдын анхаарлыг тааж хамтны өрнөлсөн соёл зугаацлын худалдаачны татах тусгай талбарын танилцуулга болон дүү бэжгийн бала арны цагт портал жүгийн соёл зугаацлын танилцуулга нь Ухаанаа олон улсын үзэсгэлэнгийн төвийн гол том тайзнаа үзүүлгийн тэнхимд өгдөв. Манайчууд тухайн талбар танилцуулга хийж гэрээ тогтох сүлжээр шүүд нэвтрүүлэх ардын зам үеийн дүү бэжгийн төлөвлөлт гаргах зэрэг олон калбарын соёлын танилцуулга хийхээр дамжин соёл зугаацлын хөгжөлтийн хамтрал санаа сайн сайхан алсын төлбийг хамтар ярилцав. Манай Шинжангийн зохион байгуулсан ч маш сайн болж онцгой онцлогтой болж санагдав. Би сая Шинжангийн үзүүлгийн теоригд ирмэгцээ эндхийн онц гаралтанд татагтан манай энд үргэлж харагдгаа хар өнгөч шуруун жулуг цэцэг цай болон шилдэг үзмийн төрлийг олж үзээд жаахан хулдан ав хөш завшаантаа бол лавта Шинжаан зугаацгаар очно. Сарим нурийн үзэмжээ орн портал жүгийн соёл зугаацлын аж ахуйн хөгжилтийн давхлагч болсноо хувьд хөргаруу зүйлийн сармын нурийн бэлгийг авч цуглаан дэлгэн гайхуулв. Эдгээр соёлын үйдэлтийн бүтээгдэхүүний чидэмжийн талаас нь үзвэл Агийн хэрэгсэл дулааны илрүүлэх цомоо зэрэг өдөр тутмын амьдралын хэрэгсэл байхаар барахгүй бас худалдааны явдлын тэмдэглэлийн дэвтэр, компьютерийн даруулын дэвсгэр зэрэг албан гэрийн хэрэгсэл байх бөгөөд бас ч арх барих айг, гобэггүй зэрэг орон нутгийн бэдсэн бус соёлын эвийн онцлогт гар урлуулын бүтээгдэхүүн ба бүх улс цорын гагцал байдаг амтд идэнэ бүтээгдэхүүнүүд байдаг байна. Бидний энэ удаа 100 ажиглал сармын нур доорох Теслан авчирсан зорилго бол худалдаачид татан бэлруулах талаар Хубийн худалдаачид хандуулан заргалзал бодлого үзүүлэхийн төлөө юм. Хубийн хүмүүс сармын нур зугаацах талаар зугаацлын компанийн ичүүх, хонжовжсуух, хулдан авах зэрэг талын харгалзлын төрийн бодлогыг хангах болно. Тиймээс Хубийн арт түмний сармын нур зугаацсан очихыг чин сэтгэлээсээ өгч байна. Онцгой нь Атлант талаан хамгсүүлчийн нэг дуслал нөлмөс гэдэг нь гүн сүгдэл өгсөнд би зүрх дэвтрийг өссөн чинь үнээр маш гоё сайхан байна. Завшаантаа бол бидэн лав зугаацгаар очно. Хубийн мужийн соёл ба зугаацлын тэнхим, Хубийн мужийн Шинжаан туслах ажлын эмэн фронтын жолоот газрын күчтэй дэмжлэгдээр тусуудаа порталжууд тусаар үзүүлгийн төр гаргаж, үзүүлгийн тэнхимийн зураг төлөвлөгөө нь Монгол үндэстнээ малхаа ба тал нутгийн элемент болон хадгийн калбартаа уйлдуулж, үзүүлгийн төргийг дүр дөрөг, портал жүгийн соёл, портал жүгийн амтд идэн, хотын гүзэмж, зугаацлаар худалдаачин татах, портал жүгийн бэлэг зэрэг 6 хэсэгт хувааж, портал жүгийн гоё үзэмж, судан зугаацлын замчгам, бэтсэн бус соёлын өвкөрөнг, бэлэг тайрцах зэрэг гой цайхан бэлгийг төвлөрлөн дэлгэн үзүүлж, шинжлэх ухаан мэрэгжлийн ойлголт, хүм нийгмийн үлгэр, онцлог тоглолтын урлагийг үсэлцүүлэн харилцан үлдэлцэгчийн нартай үзүүлгийн ойлголтыг бий болгов. Бид манай порталжууд соёл зугаацлын шилдэг их баялагтай гэдгийг бат итгэж, манай портал жүгийн ирээдүйн зугаацлын хөгжилт нь итгэл дөрөн байхын хамт 24 жилийн турш Хубийн мужийнхэн манай порталжууд харамгаа тусламж өгч, манай ардын амьдрал аж ахуй нийгмийн хөгжилт соёл зугаацлын ил талынхэнд хүчтэй дэмжлэг үзүүлсэн байна. Манай Шинжангийн портал жүгийн 50 төмөн үндэстнүүдийн ах дүү, эгч дүү нар их улсынхан баранхайд оронд манай Хубийн 6,000 төмөн арт түмний Шинжаанд очиж порталжууд ирж зугаацсан төрхийг чин сэтгэлээсээ өгч байна. Энэ жил бол галын өвдлийн салаам ичир залгаар 10 жил ард дэхэм үзүүлэх галын өвдлийн урхан салхины ажиллага өрнөлж байгаа жил болно. Улсын галын өвдлийн ерөнхий товчаан портал жүгийн галын өвдлийн товчаа нарилгаономжтойр хүчлэн аль олон шинийг үйдэх үйлчилгээний арга хэмжээ гаргаж, альтгшаагчийн дараасыг хөнгөлөн дэхэм үзүүлж
Зах дэлгүүрийн гол цогцын амжилтын хүчнийг улам нялхам хөгжөөж Шидэр Жиншана Шиншин Сүлёгийн үйлдвэрийн хязгаар компанийн үйлдвэрлэл маш яралтай явж байлаа. Туслан услахын бисийн үйлдвэрлэлийн ажиглал болсноо хэв. Одоохон хаврын тараалгын үйлдвэрлэлийн цаг үйлдвэрлэлийн үйлдвэрнээ борлуулалтын хэмжээ тасралтгүй нэмэгдсэнээс болж бэлэт баримтын хэрэглэгээ хэмжээ ихээр нэмж бэлэт гэргэл хэрэгцээ хангаж дийлэх асуудал тулгарч ажиглалын хүчирдлийг ойлгон мэдснээр дараа тухайн газрын галын өвдлийн салаан бичвэр санаачилгаасаа көрч ажиглалын хавсрын бэлэт баримтын тоо нэмэгдсэн тухайлсан ажлын үргэлжтэй гүйцэтгэж ажиглалын бэлэт баримт гэргэл хэрэгцээг цаг тухайд нь шийдвэрлэж өгөв. Одоо яг хаврын тараалгын хамгийн яруу цаг билээ. Манай захиалгын хуудас бас маш олон болж бэлэт баримтын гэргэлэлтийн хэмжээ маш их болж тухайлсан ажлыг гүйцэтгэх завгүй байв. Галын өвдлийн кадр энэх байдлыг ойлгосноо дараа тэр дарууд нь над гэрийн үйдэнд галцүйтгэлийн үйлчилгээнэ иертэйг ухаалв. Галын өвдлийн кадрын жолоодлагдор би бэлэт баримтын нэмэгдлийн тухай гүйцлүүлэн тушааж тохойн өдөртөө электрон галын өвдлийн товчоод бэлэт баримтыг гүйцлэн олов. Иймэрхүү гэрийн үйдэнд гал гүйцэтгэх загвар нь бидний үйлдвэрлэлийн төрөгдөхөд неолон цаг болгосон байна. Энэ жил портал зүгийн галын өвдлийн товчоод зүгийн засгийн өвдлийн үйлчилгээнэ төвтэй холбоолно. Бөхчүүгийн кэпчэнд 15 минутын дотор ард дөхөм үзэл галын сүйтгэл тушаах үйлчилгээнэ төргийн сүвгчлэн байгуулж нийхэм төрийг сум болгосон ард дөхөм үзэл үйлчилгээнэ төв төшгөлн арныгийн гал сүйтгэлийн үйлчилгээнэ иертэйг туршин байгуулж эргүүлэн ард түмэнд гэрийн үйдэнд өдөр тутмын гал сүйтгэлийн тухайлсан ажлаа кэлбэрхнаар гүйцэтгэхэд дөхөм үзэлсэн байна. Хаврын тараалгыг бөхчээрээ хамгаалахын тулд бид ард дөхөм үзэл галын өвдлийн урхан салхины ажиллагааны ширэс үйлчилгээнэ арга хэмжээг гүйцэтгэх найдваржуулж тараалан хологдох галтай төрийн харгалзлын төрийн бодлогыг хавсран жолооч бэлэт баримт авах гал тушаахаар мэдүүлэх зэрэг олон гогцоос гарч тараалан ажиглал тараачийн өргөц сүлжээн дээр сүлжээн гаднах бүх өвцөнд үйлчилэг хангааж хаврын тараалгын үйлдвэрлэлийн эмх журамтай явагдахыг бөхчээрээ батлав. Шидэр улсын галын өвдлийн ерөнхий товчаан Алгул хотын галын өвдлийн товчаан кадрчууд Алгул хотын Жиншахаа гуйрын үйлдвэрлэлийн хязгаарт харилцуулалт компанид көрч байцаан судлуулт хийж ажиглалын үйлдвэрлэлийн эзэгнэлтийн байдлыг ойлгосон бөгөөд ажиглалын галд хологдох төвөгтэй асуудлуудыг нэрлэг оновчтойгоор хавсран жолооч өгөв. Эрийн жиласнаар компани Алгулын амна бомтын орон байрын давлаг болон ерөнхийлсэн гал баталгаорна галын өвдлийн төрийн бодлогын давхцсан давлаг төшгөлн Хаскистана чинэр сайта тараа гадаадаас оруулж эдгэшлэн үйлдвэрлэж үйлдэх нь улсын дотоод гадаад борлуулагч 2020 онд Еврен засгаарна тусгай нэрлэг онцчин жижиг аврах хэмнэ ажиглалаар үнэлэгдэв. Галын өвдлийн салаан бичраас олон удаа тусгай мэрэгжилтнээ бэлхэмийг эртэн тэмэлэн хавсран жолооч өдөр тутмын тухайлсан ажлын талаар хүчир төвөгтэй асуудлыг тайлбарлах талаар бачим хэрэг өвдлийг шийдвэрлэх талаар 90 кз цаг тухайд нь төргөн шийдвэрлэж өгдөг байлаа. 2020 онд бидэнд 174 төмтэй өргөн гал татврыг хаст кэлтөрлөн биднээ бэлмэгнэ дараасыг битэмжтэй көнгөрүүлсэн бөгөөд биднээ гадаад орлуулалтын кэвчээг улам чинэгт өргөдгөхэд неолон итгэл зэрэг нэмэрлсэн. онцгой ажиглалын хөгжилтийн хэрэгцээд гаргаж төрийн бодлогын ухаалаг ба хавсран жолоодох төрөлх зэрэг талаар ажиглал туслан услахын маягийн нэрлэг үйлчил хангааж ажиглалын шинийг үдх хөгжилтийн итгэл ба көдлөг хүчний нэмэгдүүлсэн байна. Бид гал тушаагчийн хэрэгцээ шаардлагад анхаарлаа төвлөрлөж ард дөхөм үзүүлэх галын өвдлийн урхан салхины ажиллагааг үргэлжлэн гүнзгий түлхэн агуулж ард дөхөм үзүүлэх элзүүлийн арга хэмжээг улам нялхам нэрлэгжүүлэн шилдэгжүүлж гал сүйтгэлийн харгалзлын төрийн бодлогын нэрлэг оновчтойгоор өндөр битэмжтэйгээр найдваржуулан зах дэлгүүрийн гол цогцын амжилтын хүчнийг үргэлжлэн хөгжөөж орон нутгийн аж ахуй нийгмийн чинэр сайтай хөгжилтөнд нэн сайн үйлчилнэ. Төмдийн шилдэг уламжуул соёлыг уламжлан бадруулж, соёлоор шинжааг умдлах инженернийг лавдан бата ахуулж, ард олноо оюунаа соёлын амьдралыг баялагжуулахын тулд Шинжаангийн урлаг жижигэн Кралингийн яриач жижигэн бэлхэм 4 сарын 16-ны өдрөөс 29-ны өдөр болтол портал зүгийн соёлын ордонд Анарын үер соёлын салбар ангийн үндсэн шатанд үйлчлэх ажлыг өрнүүлэх болжээ. Шидрэн өдрөөснаар портал зүгийн соёлын ордонд Анарын үерийн соёлын салбар ангийн кин бэжиглэх дуудуулах, өрөөншлөх ба шог яриа зэрэг дөрвөн талаас манай зүгийн утга урлагийн дур багтаа комист урлагийн боловсрол хүртэв. Сүрэгчүүд жижигэн бэлхэмийн багшийн нарийн нимбай жолоодлогдоор эдуката оролцсон нарийн хинамгаас суралцж соёл урлагийн кип боловсрлаа улам нялхам дэвшлэлв.
Бид gergin нэгнээс эхэлж кэцэлөрөв. Энэ хоёр еврейн засгарна багшаас бидэнд элүндэснэ бэжгээ бэр зааж өгөв. Тэднээ зан сургагч нэрнч маш өндөр байж биднийг өндөр баримжаар чангашаарч биднээс сурч эзэмших итгэл төгөлдөр болов. Энэ удаан боловсрлаар дамжин порталжугийн газар орна үндсэн шатна олон төмнө утгуурлогд багтаа көмөс маш олон байх мөртөн бас маш авяас чидвэртэ. Зөвхөн хөтлөн жолоодгаар дутмаг байхыг олж мэдэв. Энэ удаа биднээ зан жолоодлагаар дамжаад маш олон гэрэлцэгийг олж үзв. Бэжиг дугаас өрөө уншлог гөртлөх энэ талын дэгшлэлтэн бэр маш их байж их л сэтгэл хөдлөж өмгшөв. Сурвалжлагчийн ойлгосноор тусуудан үндсэн шатанд үйлчлэх ажил 2 гаригийн хугацаатай үргэлжлэх болно. Дараачаар жижигэн бэлтгэмийн ажилтад зүрхчүүдээр борилцсон төр цагийн тоглолт гаргах салбар ангиан давхулан үндсэн шатны гүнзгээр нь 10 цараа өрөн сайхнаа тоглолт гаргаж ардуулан шин цагийн утгуурлын хөгжилтийн өрбөтөлийн мэдрүүлэх болно. Бид соёлын 6 акуулах зарчим ёсоор үйлчилгээнэ багтаах хэмжээ өргөдөгч. Элзүүлийн боловсрол тоглолт ухаалан тайлбарлалтыг хамгийн үндсэн шатнаа олон төмнөд нь хөргөж үндэстнүүдийн олон төмнийг хөтлөн жолоодох ба дайчилж байгаа тэдний золжиргал сэтгэлийг ба улуул сэтгэлийг дэвшлүүлнэ. Эргүүлэн багш сурагчдын улсын амар төвшнөө ухаамсрыг улам найлхам чангадагч нүүс нэмрийг хэрэглэх ба нөөцийн хамгаалах ажлын найдваржуулалтыг түлхүү авахлахын тулд шийдэр порталжугийн нүүс нэмрийн хамгаалалтын товчоо порталжугийн улсын нөөцийн хамгаалах товчоос голуулн эрхэлж Жүүгийн сурган хэмжээлийн ажлын зөвлөлөөс хамжин эрхэлсэн нүүс нэмэр болон нөөцийн хамгаалах мэдлэгийг сургуулийн хүрээнд оруулах хөтөлбөр нь порталын ажил мэргэжлийн дээд сургууль, Жүүгийн туршилтын дунд сургууль, портал хотын 3 дугаар дунд сургууль, Жиншүү баг сургуульд явагч 20,000 гаруй багш зурагч хөтөлбөрт оролцжээ. 4 сарын 19-ны өдрийн үдийнхэн порталжугийн нүүс нэмрийн хамгаалалтын товчоо еврейн засгарна худалдаана хэрэглэгэна нүүс нэмрийн нийгэмлэгийн тусгай мэргэжилтний үрж порталжугийн туршилтын дунд сургуульд нүүс нэмэр ба нөөцийн хамгаалах мэдлэгийг сургуулийн хүрээнд оруулах хөтөлбөр өрнөлөв. Хөтөлбөрийн дунд тусгай мэргэжилтийн кэлбэр ойлгомжтой үгкэлээр сурагчид нөөцийн хамгаалах байдлыг нэн сайн ойлгуулан таниулж нөөцийн хамгаалах ухаамсарыг дэвшлүүлэн нөөцийн хамгаалах үжилтийг чангаруулв. Хувийн нөөцийн хамгаалахаас улсын нөөцийн хамгаалах хүртэл бидний амьдралтай нэгт холбоотой байдаг. Сурагч болсноо хэвд үгээрээ үйл ажиллагадан цөм болгоомжтой байж амьдрал дундаа нөөцийн хамгаалах дадгаалтай болж кэлжболшгоо нөөцийн хамгаалах хэрэгтэй. Дараа нь багш сурагчид хамтаар нөөц нэмэр болон нөөцийн хамгаалах мэдлэгийн ухаалгын фильмийг үзэж нөөц нэмрийн тоног тохиромжийн бодод юмыг төрийн үсцэн бэгээд нөөцийн хамгаалах тангарах гэж багш сурагчдын улсын амар төвшний ухаамсар болон нөөцийн хамгаалах хариуцлагын ухаамсарыг улам нялхам чангадах. Өнөөдрийн боловсрлаар дамжин багш болсноо хэвд кэцэлэх тавцнаа гүйцэд ажиглан нөөцийн хамгаалах ухаалгыг сайдруулж сурагчид нөөцийн хамгаалах ажлын чихэл чинэрийг таниулж тэдний нөөцийн хамгаалах даатгалыг хэмжүүлэн нөөцийн хамгаалах үйл ажиллагааг үлдлэгжүүлнэ. Өнөөдөр сурагчдаас төвсгөл дэлгэр нөөц нэмрийн мэдлэг, сонирхол туршилт ба мэдээллийн бэлтгэгчний төрийн үзэсгэлэнт дамжин мэдээллийн мэдлэг хөлнө мэдээллийн амтны хамгаалалтын хамтвас цагимыг улсын төвшин нөөц нэмрийн амар төвшний анхаарч улсын ажаахын хөгжилд үндэстнээс зэрэг мандал жилбэс зөвхөн нэмэр үзүүлэхийг хүсэв. Манайхаараа мэдээ 4 сарын 19-ний өдөр порталын журтын бодолд дугаар хугацаанд хаврын үлрэлийн хөрмийн үзэсгэлэнгийн цуглааны эрхлэл тус хугацаанд хөрмийн үзэсгэлэнгийн цуглааныг порталын журтын бодлоос голуулн эрхэлж янз соёлын зүйчлэрийн хязгаарт компани даачлан эрхлэв. Дэнгийн гэрлийн үзүүлэг, ёслолын хөвцийн үзүүлэг, сүвүүд эрдэнэ, заслал чимгэлийн үзүүлэг, гол сэдэвт хөрмийн ёслолын үзүүлэг зэрэг нь баяр баясгал, романтик үр амьсгалаар бэлтгэсэн байлаа. Тусуудан хөдөлбөрд бас хөрмийн сүйдвэр татах газар, сүвүүд эрдэнэ хулдах газар, хөрмийн ёслолын төсвөлөн ухаалах зэрэг ил ажил төрлийн 21 нэр тэмдэг оролцож, хөрмийн ёслолын аж үйлсийн кэлхэн эквайлгийг бэх талаар нэгтгэхийг биелүүлснээр барахгүй шин комиссийн хөрмийн ёслолд болсон өвөрмөгц хэрэгцээгч хангаасан байна. Төс хугацаанд цуглаанд хөрмийн ёслол хийхээр бэлтгэсэн комисс 80 гаруй талбар 2000 шахам хөрмийн дайлах гих ширээгийн тогтсон байна. Дор товчмэдэ зараа залуучууд багаачдын хуулиар засах сэтгүүтэй болохыг хөтлөн жолоож хуулиар засах үйлдэлд оролцуулахын тулд шийдэр портал хотын ардын шүүх хараа портал жүгийн фүшийн сургуулийн сурагчдыг зохион байгуулж шүүх хараанд очлон дураамал шүүх тэнхимийн хөтөлбөр өрнөлөв. Хөтөлбөрийн дунд сурагчид шүүн таслах дарга, албан заалдагч, эмчилэгч,
хуулиар тогтоосон орлогч, заалдагдагч зэргийн дүр биеэр шүүх танхимын бэхжүүлэлтийн явцыг үнэн ботоор илрүүлж, нэгэн амьдлыг хуулиар заасах ухаалаг хэмжлийн хязгаарлаар залуучууд багаачуудын хуулиар заасах үзүүлэлт ба хүл чаажин ухаамсарыг чангатах шидэр аршин шанаас Корея тосгоныг хөгжүүлэн мандуулахад күш нэмэрлж, сайн сайхан гэр орноо битэн байгуулах, агаар тохируулах төхөөрөмжийг хандуулах ёслол явуулав. Өрөмчийн хүн тайхан юан электроноо шинжлэх ухаан мэргэжлийн хязгаарт компани бэгчээнаа 800 балгаснаа 100 5 тосгонд үе нийхэм тойрогд нийт 140 өрөвцөй 6 төмөн тойргийн өртөгтэй өлгмөл маягийн агаар тохируулагчийг бэлгэн хүргэсэн байгаад мэргэжилж сүүлчийн хугацаанд заслалтыг батлах үйлчилэг хангах болов. Тусуудан хандвалан көргөх хөдөлмөр нь үндсэн шатнаа тосгонд үеийн үндсэн амьдралын төхөөрөмжийг төвлөржүүлж, төмөн аж ахлуулаар төмөн тосгоныг хөгжлөн мандуулах ажиллагааг дайчилж, Корея тосгоныг хөгжлөн мандуулахад хүчин нэмэрлэв. Эрхэм эзэгчдээ, энэ удаанаа Барталийн сонин медиагаа нэвтрүүлж төгслөө. Та бүхний план авч үзсэн талархлаа. Хичгэн байдлын эсэргэл эзэмдэх, шинжлэх ухааны түгээмжилжүүлэх мэдлэг 38. Олон нийтийн ам бүс зүйхэд анхаарах зүйл 1. Халуурах, хоолой эвдэх, ханиах, нусгоожих, булчин шархлан эвдэх, тамир дахь зэрэг шин хэлбэрийн тэдэмлэг бие орсын халдварлын шинж тэмдэг илэрх үед ам бүс зүйх хэрэгтэй. 2. Нийгмийн тойрог, сургууль зэрэг газарт халдвар чинэртэй хичгэн байдал гарсан үед ам бүс зүйх хэрэгтэй. 3. Эмнэлгийн хороод очиж, өвчин үзүүлэх, бараа болох, өвчнөдний тухнуулахаар очсон хүмүүс ам бүс зүйх хэрэгтэй. 4. Насжилын асрамжийн газар, нийгмийн асрамжийн байгууламж зэрэг тамир дороо хүмүүсийн төвлөрсөн талбарт орох үес ам бүс зүйх хэрэгтэй. 5. Насжилын асрамжийн газар, нийгмийн асрамжийн байгууламж, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн гаднах боловсролын байгууламж зэрэг голдлоготой байгууламжид ажиллаж байгаа эмч, сэвлэгч, тогооч, цэвэрлэгч, амрын хамгаалагч зэрэг олон нийтийн үйлчилгээний ажилтан ажил хугацаанд ам бүс зүйх хэрэгтэй. 2. Ам бүс зүйхийг сануулах байдал буюу талбар 1. Галт тэрэг, аян чидэн машин, көлөг онгоц, газар дөрөх төмөр замын тэрэг, нийтийн машин тэрэг зэрэг олон нийтийн зам арилцаад суух үед ам бүс зүйхийг сануулах хэрэгтэй. 2. Кэд дэлгүүр, кино жижигэн ордон, аян чидэн тээврийн өртөө зэрэг орчин тойрон нэгт битэмжилсэн, көмхар олон цуглуурсан талбарт орох үед ам бүс зүйхийг сануулах хэрэгтэй. 3. Настайчууд, архаг өвчнөд, жирэмсэн эмэгтэй зэрэг хүмүүс олон нийтийн талбарт очих үед ам бүс зүйхийг сануулах хэрэгтэй. 4. Бэмгшлийн байцаалт буюу өтгөгчийн байцаалт хийхийг шаардсан го Италийн олон хүм оролцсон том кэлбэрийн хурал буюу хөдөлмөрийн эрхлэх виз ам бүс зүйхийг сануулах хэрэгтэй. 3. Ам бүс зүйх код болох байнгын байдал буюу талбар 1. Задгаа талбай, цэцэрлэг зэрэг гэрийн гаднах талбарт ам бүс зүйх код байж болно. 2. Комиссны харьцангуй тогтмол ажиллах газар ба хурлын гэрт ам бүс зүйх код байж болно. 3. Бэмгшлийн байцаалт буюу өтгөгчийн байцаалт хийхийг тодорхой шаардсан Италийн олон хүм оролцсон том кэлбэрийн хурал буюу ажиллагааны эрхлэх виз ам бүс зүйх код байж болно. 4. Тогтмол хугацаатаар бэмгшлийн байцаалт буюу өтгөгчийн байцаан хэмжилт, эрүүл мэндийн байцаалт зэргийг хийсэн онц тогтсон хүмүүс, жишээлбэл баярын ёслолын ажиллагад оролцох тоглогч, ёслолын ангийн гишүүн зэрэг том кэлбэрийн хөдөлмөрт оролцох үед ам бүс зүйх код байж болно. 5. Биеийн тамирын хөдөлгөөн хийж байгаа хүм ам бүс зүйвэл амьсгал чихэлдэх үед ам бүс зүйх код байж болно. 6. 3 настай гэгчиж, түүнээс дөрөгч нийлэх гэгт ам бүс зүйх код байж болно. 7. Сургуулийн багш зүрэгчдийн сургуульд байх хугацаанд ам бүс зүйх код байж болно. Сайн байцгааны эрхэм эзэгчдээ, энэ удаанаа Бартал жүгээл газар орно 24 цагийн цагуурийн үрчилсэн мэдээс дамжуулна. Өнөөдөр орогоос мангар хүртэл Бартал жүгээл газар орно чилгэрээс үйлшж, нийтэмдэн 3-аас 4 дисэн салхитай. Алгуул 6-аас 7 дисэн салхитай. Мангар орогоос нэхэд хүртэл Бартал жүгээл газар орно чилгэрээс үйлшж, нийтэмдэн 3-аас 4 дисэн салхитай. Алгуул 5-аас 6 дисэн салхитай. Барталд чилгэрээс үйлшж, дулаана хэмжээ нь 3 градусаас 17 градус, 3-аас 4 дисэн салхитай. Алгуул чилгэрээс үйлшж, дулаана хэмжээ нь 7 градусаас 18 градус, 6-аас 7 дисэн салхитай.
Çin kilgre söyleş dolana kimcen taun gratsas arındolan grats Örbes taun disin sefta Arşan kilgre söyleş dolana kimcen nek gratsas arangurun grats Örbes taun disin selfta Şuanxıt kilgre söyleş dolana kimcen dörün gratsas arındolan grats Örbes taun disin selfta Erkimizkçoda Enodana Bartalcugel Gazrorna Hörndürün Sagen Saguri Urçulsu Meday Damcul Stöksla Tavukna Kulan Abcüstün Talırkla 新疆博尔塔拉位于欧亚大陆的中心，是世界上距离海洋最远的地方。每年夏天，大西洋的西风携带暖湿气流，穿越了整个欧洲大陆，与亚洲巍峨的群山相遇，止步于天山脚下。冰川融雪汇聚成河，与谷地荒漠相遇，滋养了草原湖泊，万物竞生。千百年来，人们欢聚在博尔塔拉河畔，建立起自己的幸福家园。这里是新疆海拔最高、面积最大的高山湖泊——六月赛里木湖雪山环绕青岛阿兰开流浪子扩散风暴的山谷中，这里被誉为中国最后一片净土和不可多得的动植物基因库。汩汩流淌的泉水中，生活着一种距今已有3.5亿年历史的两栖动物——新疆北泥。2亿年前，一部分北泥随着天山的抬升，上升到了海拔2000多米的山脊处。山下的同伴有的变成了化石，幸存至今的一只，凭借着终年不动的泉水滋养，得以穿到博尔塔拉戍边屯垦，其后代在此繁衍生息。几乎同一时期，蒙古图尔扈特部首领沃巴西率领17万余人，从伏尔加河畔一路冲破沙俄重重围追堵截，回归故土。一部分人被安置在博尔塔拉。如今，在博尔塔拉草原上，伴随着托布秀尔的旋律，男女老少翩翩起舞，将蒙古族短调尽情欢唱。悠扬的马头琴和着蒙古长调，代代相传。自然之美会潜移默化融进一代代博尔塔拉人的心里，谱写出无尽的诗篇，激发出灵动的旋律。博尔塔拉人的歌声传遍全国，但游子走得再远，也会眷恋着家乡。
2016年，蒋敦豪在大型音乐节目《中国新歌声》摘取年度冠军，成为一代年轻人的音乐偶像。我当时最辉煌的时期，其实在伯乐市，是这个土地带给我的一些力量。少年们的音乐梦想，从这片土地上汲取了充足的养分与自信。多少青春的梦想，从博尔塔拉河畔萌发、成长、展翅翱翔。伯乐市，博尔塔拉。曾经，多少人想离开家乡到大城市闯荡，可如今，越来越多的亳州人选择回到家乡，留在家乡。温馨而舒适的城市，让人难以抗拒的美味，更有舒缓身心的天然温泉。即使是远道而来的游客，都能在这里忘却身上的烦恼疲惫，久久难以离去。标志产品之一。今天的泾河。